Баярын нэгэн чухал арга хэмжээ бол Эрдэнэт хотыг анх товрын зам дайран өнгөрдөг онгон зилүүд нутаг байснаас нь эхлэн 1983 оны хүртэл бүтээн байгуулалтын бүхий л түүхийг биш тэмдэглэснээр онцлогтой түүхэн бот ном нээлттэй хийсэн явдал юм а. За энэ ном маань 1973 онд тэр үеийн зөвлөлт холбоот улс Бүгд найрамд Монгол Орд улсын хооронд Эрдэнэтийн бүтээн байгуулалтыг байгуулахаар Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахаар байгуулсан одоо хоёр хэлэлцээр байдгийг. Энэ хоёр хэлэлцээрийн дагуу манай хоёр улсын яам засгийн газрууд Эрдэнэтэд нийтдээ 621 объект барина гэж ингэж бол одоо гэрээ хийгдсэн байдаг. Энэ 621 объект гэдэг маань 1974 оноос 1983 оны хооронд ирнэ. Одоо бүрэн баригдаж 83 оны онд Эрдэнэт үйлдвэр маань төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшиж ингээд 84 оны 11 сард одоо Эрдэнэт хотод одоо баярын цуглаан болж хоёр улсын засгийн газрын хооронд энэ гэрээг одоо бүрэн хэрэгжлээ. Эрдэнэт үйлдвэр төслийн хүчин чадлаа эзэмшлээ гэж бол актанд гарын үсэг зурж ирсэн. Энэ хоорондох түүхийг товшоолж гаргасан ийм ном. Ингээд бол Эрдэнэтийн тухай бол ном бол олон бий. Олон түүхийн номнууд аагаар гарсан номнууд. Энэ номын онцлог бол түүхэн товчоо болгож яг энэ хооронд ирнэ. Үнэхээр одоо энэ Эрдэнэтийн чинь хэн бүтээн байгуулсан бэ? Одоо зөвлөлт холбоот улсын Мэд Мөлөвдийн строй гэж ямар байгууллага хүчирхэг байгууллага байсан? Монгол ажлын захиргаа гэж ямар газар байгууллага энд одоо байсан? Монголын ардын армийн баялаг цэргүүд ангууд хэдэн ангийн Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд оролцсон. Жишээлбэл одоо энэ Эрдэнэт хотын маань одоо энэ хойдлын Аршааны нааханд майханд одоо манай цэргүүд байрлаад Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд зөвлөлтийн барилгачтай хамт оролцож байсан. Ингээд энэ бүх түүхийн гол одоо юуг л товчоолж гаргасан ном байгаа. Ингээд бол залуучуудаа хойд зүйдээ бас Эрдэнэтийг хэн бүтээн босгосон хизээ энэ зууны манлай бүтээн байгуулалт гэж яриад байгаа бүтээн байгуулалт маань эхэлж хизээ дууссан юм бэ гэсэн түн энэхэн хэсгийг товчоолж гаргасан ийм ном аа. Тэгэхээр энэ номын маань 2 дугаар бот бас гарна. 2 дугаар ботын талаар 2 дугаар бот гэдэг маань ер нь бол 1983 оноос хойш Эрдэнэт хотын бүтээн байгуулалт Эрдэнэт хотын түүхийг л хөгжиж гарах ийм юм байгаа. 2 дугаар бот бол гэхдээ энэ бол нэлээд одоо 83 оноос хойш гэхээр чинь бол одоо 90 он хүртэлх түүх харин 90-с одоо 2018 он хүртэл Эрдэнэт хотынхаа одоо түүхийг нэгсэндээ бас ингэж товчоолж ингэж гаргах бол шаардлага бол байна. Энийг бол хаашаа бол хийх байгаа.